Орон үзэгчтэй эрүүл амьдрал цай нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За манай өнөөдрийн зочноор Захир Төмөр компани эмч Номин өргөдөө оролцож байна. За бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол ханиа томооны үеийн эмийн хэрэглээ ба илэг гэсэн ийм сэдвээр ярилцах болно. Орон өдрөө эмчээ. За орон төргий урьж оролцуулж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Баярлалаа. За бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол эмийн хэрэглээ гэж байна. Ялангуяа хүүхдийн бага насны хүүхдийн тий. Тэгэхээр эмийн хэрэглээ гэхээр би хамгийн одоо хүүхэд ханиа томоо хүрлээ гэж хамгийн их өгдөг юм бол ерөөсөл халуун бууруулах юм парацетмол. Гэтэл энэ пара өөрөө хүүхдийн илгэнд яаж нөлөөлдөг вэ? Ингэж нөгөө эмийн тун хитэрснээс болоод харамсалтай амнасаа алдсан тохиолдолч хүртэл одоо бас байдаг шүү дээ тий. Тэгэхээр эмийн хэрэглээг маш зөв тохируулах хэрэгтэй гэдэг нь бол энэ өнгөрсөн хугацааны болсон одоо явдлууд тий тохиолдсон энэ кейсүүдээс харагдаад байдаг л да. Ер нь одоо ингээд хүүхдүүд чинь жилдээ 7-8 удаа тий 8 хүртэлх удаа бараг ханиад хүрэхэд хэвээ үзэгдэхэд байгаа шүү дээ. Гэтэл энэ болгонд бол хүүхдүүд маань эм хэрэгжилж байгаа шүү дээ. Энэ нь өөрөө одоо ямар нөлөө үзүүлэх юм бэ? За ер нь бол ханиад томооны үед бол одоо зөв тохирсон эмчилгээг хийх бол зайлшгүй шаардлагатай байдаг. Ялангуяа одоо өвлийн уйлралт бол томоогийн дэвтэлт бол маш их байдаг. За ялангуяа хичээл сурвал орж байгаа үеүүдэд одоо тэг хүн амын нягтрал ихсэх тусам томоогийн өвчлөл ихсдэг. Тэгэхээр энэ өвчлөлийн үед бид нэр хүүхдийг өөрийнх нь дархлаа тогтолцоогоор ингээ идэгээд яа гэдэг байдлаар ерөөсөй орхидуулчихгүй тохирсон эмчилгээг зайлшгүй их шаардлагатай. Харин тохирсон эмчилгээ хийж явах явцдаа зарим одоо тэг эцэг эхчүүд маань одоо буруу эмийг сонгож хэрэглүүлэх эмчүүд үзүүлэхгүйгээр өөрсдөө дур мэдж тэ эмийг одоо тавтамжтайгаар ингээ ойр орхон хэрэглэх. За тэгээ хэрэглэж явах явцдаа тунгийн одоо хэтрүүлэх юм тохиолдлуудаас болоод хүүхдийн илэг бол гэмтэх юм аюултай байдаг. За тэгээд түрүүн таны хэлсэнчлэн одоо халуун бууруулах төрлийн эмнүүд бол ялангуяа хүүхдийн илгэнд бол маш их ачааллыг үүсгэждэг. За хүүхдийн илэг маань бол насан туршсан хүмүүстэй харьцуулахад бол одоо яг л нөгөө хөгжлийн үе шатн ингээл явагдаал бийждэг. За тэгээ өөрийгөө хоргоожуулах тэр үйл явц маань харьцангуй эмзэг тий ер нь бол нөгөө нэг өөрийгөө хоргоожуулах тэр үйл явц маань арай жоохон тутмаг байдаг гэсэн. Тэгэхээр хурдан хугацаанд тэр юмнээс шалтгаалсан илэг гэмтэх одоо ийм тохиолдлууд бас үүсгээд байдаг. Ханиа томооны уйлралт одоо яг ингээ ханиа томоо хүрсэн хүүхдийн хувьд ингээ нэг хоол идэх туршилгүй тий ер нь нэг юм бараг л юм уухгүй ч гэдэг юм уу нэг иймэрхүү байдалтай болчдөг штэ. Тэгэхээр энэ маань өөрөө бас нөгөө илэгтэйгээ холбоотой юугүй юу? Илэгтэй ер нь холбоотой юу? Яг одоо нэг тиймэрхүү процесс тий. Тэгэхээр ер нь бол хүмүүс тэгж таамаглах гэдэг. Гэхдээ яг одоо хүний бие физиологоос нь ингээд яг шинжилгээ ухаанч байдлаар тайлбарлах юм бол шууд бол илэгтэй холбоогүй. Энэ маань өөрөө төв мэдрэлийн эрдэнэ тогтолцоо холбоотой үүсдэг шинж тэмдэг. За ханиа томоо туслаа. За ямар нэг төрлийн вирус одоо тий хүүхдийн бие организм руу орж ирлээ. Тэнгүүд бидний өмнө бас ярьж лээсэн нөгөө дархлааны эсүүд хамгийн түрүүд ингээ итгэвчдэг гэж тайлбарлаж ирсэн шүү дээ. Тэгэхээр дархлааны эсүүд маань итгэвчих явцад одоо бие организмыг хамгаалах одоо бодисуудыг ялгаруулж эхэлждэг. Тэгэхээр энэ одоо хамгаалах бодисууд маань тэр вирусыг устгахад одоо нөлөөлдөгч гэсэндээ нөгөө талаараа бидний одоо нөгөө хоол боловсруулах эрдэнэ тогтолцооны зохицуулгыг одоо тий удирддаг тэр дааврын ялгаруултыг алдагдуулаад эхэлдэг. Тэгэхээр энэ маань одоо ямар төрлийн дааврууд байдгийг гэхээр бидний төв мэдрэлийн эрдэнэ тогтолцооноос ялгардаг одоо хүнийг өлсгөх, цадах энэ мэдрэмжийг өгдөг дааврын зохицуулгыг алдагдуулчихдаг гэсэн. Тэгэхээр жишээлх юм бол нөгөө өлсгөх төрлийн дааврыг бол анаахын нэршлэр грилинг гэж нэрлэдэг. За энэ даавар маань дархлаа тогтолцооны нөлөөгөөр ингээ буураад эхлэнгүүд хүүхдэд хоол идэх одоо тий дургсэл байхгүй болох, цадах юм мэдрэмж төрөх юм шиг тэмдэг илэрх гэдэг. Гэхдээ энэ маань яг ханиа томоо тусч ах одоо хоногудад л илэрдэг шинж тэмдэг болохоос биш цаашлаад бүр үргэлжлээд яваад байна гэсэн ойлголт биш. Өөрөөгөө тий хамгаалж байгаа л нэг процесс ахгүй дархлааны эсүүд маань илүү нөгөө ханиа томооны вирусыг устгах дээр анхаарлаа хандуулаад байгаа нэг жоохон ухаалаг зохицуулга гэх юм уу. За тэгвэл 7-10 хоногоос дээш хугацаанд хоолны туршил нь буураад тий за тэгээд бас дагалдах шинж тэмдгүүд буюу одоо дотор муухаарах, бие организмс хулдах, за тэгээд тухайн хүүхдийн маань арьс одоо салцсан шаардлага, шээс нь бараа өнгөтэй болох гэх мэтчлийн юм шинж илэрх юм бол энэ маань өөрөө эргүүлээд илгэний талын асуудал байна уу юу гэж сэжиглэх хэрэгтэй гэсэн. Одоо хүүхд чинь түрүүн би хэлсэн чинь 8 одоо жилдээ 8 удаа ханиад ер нь бол 6-7 удаа тасгал нь бол хэвээ. Гэтэл энэ бүх процесс болгонд л хүүхдүүд их бага хэмжээгээр те бүр нөгөө хүндэрсэн бол бүр ингээд эмийн төвшин хүртэл ингээд нэмэгдээ явчихдаг та антибиотик хэрэглэдэг ч гэдэг юм уу те энэ болгонд ингээд нөгөө эм хэрэглээд байгаа нь хүүхдийн илгэнд ер нь яаж нөлөөлөх юм болоо мэдээж тодорхой хэмжээгээр бас нөлөөлдөг л байх.
За тэгэхээр түрүүний хэлсэнчлэн яг тий ханаа томооны үед одоо хэрэглэгддэг юм маань бол хүүхдийн илэн мэдээж хэрэг нөлөөлнө. Тэгэхдээ тухайн өвчин эмгийн эсрэг одоо тий хэрэгжилж байгаа юм байцыг бид нэр зөв тунгаар нь за тэгээд зөв хүнд нь зөв цагаар өгж байгаа л энэ маань өөрөө юм болно. За буруу явах юм бол мэдээж хэрэг хороолол хувирчна гэсэн үг. Тэгэхээр тунгийн хэтрүүлж байгаа тохиолдолд төрөний хоёлагийн ярьжсэн нэг халуун буруулах юм дээр жишээ авчихсан шүү дээ. Тэгэхээр тун хитэрж байгаа тохиолдолд хүүхдийн илгэний хэсгийг хордуулах бүр нөлөө үзүүлдэг гаш нөлөөд идэг. За одоо зарим төрлийн бас антибиотик вирус эсрэг юмнуудыг чинь за эдгээр юмнуудыг бас одоо тэгээ тунгийн хэтрүүлэх ойрхон давтамжтайгаар ингээ хэрэглэх те энэ тохиолдлууд дээр бас одоо илгэний үйл ажиллагааг алдагдуулах тохиолдол байдаг. Ялангуяа одоо тийм бидний бие организмын гол эрхт нөө илэг маань өөрөө хоолт хижээлийг шингээгээд тий зохицуулаад зөөвөрлөөд шүүгээд за хадгалаад гэл маш олон үйлдэлүүд идэх тий. Тэгэхээр энэ үйлдэлийн хүрээнд болохоор бид нар тун хэтрүүлж байгаа тохиолдолд илгэний энэ одоо тий шүүгж байгаа процесс дээр очиод нөлөөлцдөг. Ялангуяа антибиотик төрлийн одоо имийг хэтрүүлж байгаа тохиолдолд илгэний одоо өөгдсөний солилцоог ер нь бол алдагдуулаад эхэлдэг. Энэ маань явандаа олон давтамжтайгаар үргэлжлээд ах юм бол илгэний одоо өрөвсөл цаашлаад бүр өөхлөлт бас болох ч одоо эрсдлийг бас нэмэгдүүлждэг гэсэн үг. Зарим хүмүүс ч бүр ингээд сар болгоон ч юм уу ханаа түрээд ингээд яваад байдаг шүү дээ. Сарын ихэнх түрээд нэг дунд нэг хэд хоног арай нэг гайгүй болчихвол буцаа сарын сүүлэр ч юм уу дахиад ханаа турж байгаа тохиолдол бас байдаг шүү. Энэ болгонд л ер нь эцэгчүүд юу өгдөг үг гэвэл эмэл өгдөг шүү дээ. Харин тий. Тэгэхээр яг нөгөө нэг үндсэн эмчилгээнд дээр анхаарлаа хандуулаад цаашид нөгөө дархлаа тогтолцоог тэнцвэртэй байлгах ч юм уу эсвэл бие организмыг нь хоргоожуулаад тамир тэнхээгийн сэргээх юм талын одоо асаргаа эмчилгээг нь л жоохон мартагдуулах гэдэг. Үүнээс шалтгаалаад ойрхон давтамжтай орох хүүхдүүд ханаа том уцаал дахиад нөгөө эмийн хэрэглээ маань ингээл давтагдаал энэс үүдэлтэй асуудлууд бас үүсэж байх боломжтой гэсэн. Хэрвээ эмийн тунг ингээд нэг ойрхон хэрэглэлээ гэж бодоход мэдээж нөгөө шинжилгээгээр яг илгэний үйл ажиллагаа ямар байна вэ гэдг нь илүү тодорхой харагддаг баг тий. Тэгэхээр түрүүний хэлсэнчлэн тухайн хүүхдэд яг илгэний талын шинж тэмдэг ажиглагдж байгаа юм бол бид нарийн мэргэжлийн эмчт хандаад зохих одоо тий онцлогоонуудыг хийх хэрэгтэй. За хамгийн нэгдүгээрт нь хоёлоо түрүү ярьжсэн арьсаас шарлах. За тэгээд аюулхай болон баруун одоо хавирганы доод хэсгэр хүндүрлэж өвдөх. За тэгээд шээс маань баруун өнгөтэй болох. За тэгээд ядарч суйлдаад хоолны дуршил буурж байгаа юм шинж тэмдэг илэрх юм бол бид нар илгэний үзүүлэлтүүдээс алаатсат гэж нэрлэдэг те. Тэгэхээр тэр хамгийн сайн мэддэг энэ үзүүлэлтүүд болон биелэр бүйний хэмжээнүүдийг шалгуулах хэрэгтэй. За илгэний өрсөлийн үед бол энэ үзүүлэлтүүд бүгд өсчдөг гэсэн үг. Одоо энийг одоо мэдээж магадгүй одоо ойрхон хүүхэд нэг ойрхон ханаа түрээд идэг. Ер нь ингээд сар тутамдаа л ер нь нэг юм уучих гад идэг. Тийм одоо хүүхэдтэй хүн бол эцэгчүүд нь ер нь бол анхаарлаа хандуулж хахад гэмгүй юу? Одоо ийм төрлийн шинжилгээ өгдөг ч юм уу тийм. Тийм. Тэгэхээр шинж тэмдэгээ харж байгаа л хүүхэдтэй шинжилгээ хийх үгүй юу гэдгээ эцэгчүүд маань өөрсдөө шийднэ. За мэдээч хэрэг эмчд үзүүлж байгаа л эмч бол өөрөө шинжилгээгээ шууд одоо төлөвлөөд үзчихнэ гэсэн үг. Тийм. Зөв. Одоо тэгвэл ингээд хүүхдүүд ханаа төрлөө яалчгүй ийм ууж таарах гэдэг. Тэгвэл үнэхээр одоо ингээд аргагүй тохиолдолд маань ийм уугаад эдгэрхээс үр аргагүй юм нөхцөл үүсчлээ. Тэгвэл тэр хүүхдийн элхийг хамгаалдаг эм гэж одоо байх юм уу тий? Тухайн эмнүүд нь одоо ийм хүүхдэд зориулагдсан өөр байдаг юм уу? Эсвэл нэмэлтээр бид нэр өөр юм уух хэрэгтэй байдаг юм болов? Тийм. За тэгэхээр бас элэг хамгаалах төрлийн эмчилгээг бас зөвлөж болно. Гэхдээ хамгийн эхлээд бид нэр тухайн тий ханаа томооны эсрэг одоо үндсэн эмчилгээ авч явах үедээ хүүхдийн элгийг бас хит ачаалуулж болохгүй. Хоол хүнс эмийн одоо бодисууданд бүгд цусаар одоо тий эргэлдээд илгээр ингэ шүүлтүүрэг одоо явагдаад тэгээд хоргоожуулаад хэрэггүй бодисуудыг гадагшлуулах хэрэгтэйг нь хэрэгтэй зэсгэрүүн зөвөрлөд авчиждаг гэсэн. Тэгэхээр энэ үе дээр нь асаргаа бас маш чухал гэдэг эмийн эмчилгээнээс ууртаад за мэдээч хэрэг одоо хамгийн нэгдүгээрт хоолны дуршил буурна гэж хоёлоо түрүү ярьжсэн шүү дээ. Тэгэхээр энэ үед нь хичнээн хоолны дуршил буурж байгаа ч гэсэндээ аль болох ойрхон бага шинжижээлтэй хоол хүнсийг сайн хэдүүлнэ. Ялангуяа нөгөө шөлөрхөг цутналаг нухшлаг юм хоол хүнсийг багаар хэдүүлнэ. 1-2 халбаг байсан ч бол нэг удаагийн хоолтон дээр нь. За тэгээ шингэний хэрэглэн дээр нь маш сайн анхаарна. Ялангуяа ханаа томооны үед бол одоо өндөр одоо тий халуурдаг. Энэ үед бол бие организм яг бүр эсийн
усны түвшиндөө усны одоо тий хэрэгцээ маань ингээд бүр ихсээд эхэлдэг. Ялангуяа эс маань өөрөө тэр чигээрээ уснаас одоо бүтчихийдэг бүтэц учраас ус нь багасаад эхлэнгүүт бие организм маань ер нь бол халуунаа бууруулж чадахгүй байдаг гэсэн. За энэ одоо үйл явц илгэн дээр хүртэл очиж одоо үйлчилж идэг. Илгэний эсүүд яг ханаа томооны үед бол маш их шингэний хэрэгцээг одоо өөртөө ингээд шаардчихдаг. Тэгэхээр шингэний хэрэглээг нь маш сайн нэмэгдүүлж өгнө. За 3 дугаарт нь болохоор асаргаан дээр бид нойрон дээр нь маш сайн анхаарах хэрэгтэй. За хүүхдийг одоо зөв цагт нь сайн удуулж амраах хэрэгтэй. Энэ маань илэгтэй болон дархлаа тогтолцоотой яаж холбогдож байна вэ гэхлээр хүүхэд одоо зөв цагтаа хангалттай хэмжээний нойрыг аваадах юм бол дархлаа тогтолцоо маань хэвийн одоо тий тэнцвэртэй байдлаа хангана. За илгэний хувьд гэх юм бол өөрийгөө хоргоожуулах, за тэгээд тэр хорт бодисуудыг гадагшлуулах, нөхөн төлжүүлэх процесс маань яг хүүхдийг унтчих үед илүү идэвхтэйгээр явагдчихдаг гэсэн. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор ханаа томооны эмчилгээнээс үргэлжлүүлээд бид нар дархлаа тогтолцоог тэнцвэржүүлэх одоо төрлийн амин дэм эрсдэлүүдийг уулгаж болно. Давхар илгийг хамгаалах нэмэлт одоо бүтээгдэхүүнүүдийг үргэлжлүүлээд ингээд уулгаад яваад иж болно л гэсэн үг. Илэг хамгаалах нэмэлт бүтээгдэхүүн гэж хүүхдүүд тохиромжтой ямар одоо бүтээгдэхүүн байж болдог вэ? За хүүхдийн практикт бол бид нар лив 52 гэдэг ургамлын найрлагатай ямиг илүү төлөхөс санал болгодог. За яагаад лив 52-ыг онцолж гинүү гэхлээр одоо ялангуяа эмийн бодис бол альва өвчин эмигийн эсрэг бид нар судалгаа шинжилгээнд дээр суурилсан ялангуяа олон улсын клиник судалгаагаар одоо тий үр дүн баталгаажсан бүтээгдэхүүнүүдийг эмчилгээнд дээр зөвлөвөл илүү тохиромжтой гэж одоо тий стандартаар үздэг гэсэн. Тэгэхээр лив 52 бол одоо дэлхий дээр яг илгийг одоо хамгаалах, хоргоожүүлэх, илгэний эсийг одоо нөхөн төлжүүлэх энэ үйлдэлээрээ одоо судалгаагаар баталгаажсан бүтээгдэхүүн гэж тодорхойлогдсон байдаг. За тэгээд төрлүүдээс нь гэх юм бол тусаалга, сироп, шахмал гэд маш олон төрлүүд байдаг учраас нялхаас ихсүүлээд одоо насанд хүрсэн өндөр настай хүмүүс ч гэсэндээ хэрэглэх боломжтой байдаг учраас илүү нөгөө өргөн хүрээгээрээ одоо зөвлөх боломжтой бүтээгдэхүүн гэдгээр нь л онцолж байгаа гэсэн. Тэр нэг ханиадны ямар ч төрлийн юм уулаа гэж тод хавсраад аль ч төрлөөс нь уулгах болно гэсэн үг юм шиг аль ч хэлбэрээс нь тий яг үнэ. Тэгэхээр өнөөдрийн сэдвээр бол бага насны хүүхдийн ханиад томооны үе одоо эмийн хэрэглээ гэдгийг ярьж байгаа учраас илүү тий 2-5 насны хүүхдүүд дээр бол бид нар лив 52 сиропыг сонгоод уулгах хэрэгтэй. За тэгээд ургамлын найрлагатай гэж онцолж ярьж ирсэн. Яг энэ лив 52-ийн нэг онцлог нь өөрөө 5000 жилийн одоо түүхтэй аюурведын анагаах ухаан дээр суурилж эмийн одоо тий бүтээгдэхүүнийг одоо тий бий болгож бүтээсэн гэдгээрээ л давуу тал болж байгаа. За тэгээд бас түрүүний хэлжсэнчлэн маш олон судалгаа шинжилгээгээр баталгаажсан байдаг учраас л эмчилгээнд дээр зөвлөлөө тохиромжтой гэж хэлж байгаа гэсэн. Нөгөө клиникийн судалгаа гэж ярьдаг шүү дээ. Одоо яг нөгөө туршигдаад ингээд яг эцсийн байдлаар ингээд баталгаажсан гэдэг тий. Тэгэхээр энэ дээр нөгөө хүүхдүүд төр бас адилхан хийсэн судалгаа байгаад тэрэн дээрээ яг нөгөө батлагдаж нотлогдсон аюулгүй гэж үзэх гэдэг зүг үү? Тий. За тэгэхээр мэдээж хэрэг одоо яг хоргоожуулаад нөхөнд хүлжүүлээ тий. Ер нь бол ингээд нөгөө энэ үйлдэлүүд нь яг баталгаажсан юм уу гэдгийг энэ судалгаагаар бид нар ер нь бол харах хэрэгтэй байдаг. За ингээд яг эмийн үйлдэлээ хэдүүлээ ингээ авч үзлээ гэхэд мэдээч хэрэг нөгөө түрүүний хэлсэнчлэн одоо ханиад томооны эсрэг вирус, антибиотик одоо эмчилгээний үед илэгнээс яг яаж хордож гинөө гэдэг бас нэг процессыг энгийн одоо хэлбэрээс тайлбарлах зүгээр ах илүү ойлгомжтой болно шүү дээ. Тэгэхээр мэдээч хэрэг удаан хугацаанд тухайн бие организм эмийг одоо тэг ингээл удаан хугацаанд хэрэглээл. За энэ үед бол бидний одоо илэг маань өөрөө хоргоожуулах тэр үйл явцаараа хорт байцуудаа болон гадагшуулна. Гэхдээ хит их өндөр тунгаар ингээ илэг ачааллуулаад ах юм бол илэгний эс дотор одоо оксидатив стресс гэж нэрлэдэг. Энэ маань болохоор ямар одоо зүйл байдаг вэ гэхлээр чөлөөт радикал буюу хорт байц маань их хэмжээгээр илэгний эс дотор ингээд хоримтлагдаал гэсэн. Тэгэхээр энэ хоримтлагдж байгаа одоо тэг хорт байцуудыг илэг маань бол өөрөө хоргоожуулж гадагшлуулах хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт ямар нэг байдлаар илэг гинтээд ах юм бол хоргоожуулах үйл явц маань удаан хугацаанд явагдана гэсэн. Тэгэхээр бид нэр гадаас одоо нөгөө дэмжих тэр хоргоожуулах үйлдэлийг дэмжих төрлийн юм хэрэглэх шаардлагатай болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ үйлдэлийг бол лив 52 юм маань үзүүлж өгдөг. За ялангуяа түрүүний хэлсэн тэр хорт байцуудыг гадагшлуулах одоо үйлдэлтэй маш олон төрлийн ургамлын хандууд найрлага нь орчихсон байдаг. За тэгээд нөгөө илгэний эсэнд хоримтлагдж байгаа тэр хорт байцуудыг гадагшлуулж өгөөд илгэний одоо өөрийгөө хоргоожуулах тэр фермент буюу одоо бациг нь нэвтрүүлээд өгдөгөө л гэсэн. За тэгээд судалгаа бас ингэ жишээ олгоод хоёлаа ярилцъя тийм. Тэгэхээр лив 52
хувьд гэх юм бол манай Монгол улсад хийгдсэн хүртэл судалгаа байдаг. Ялангуяа нөгөө эмийн шалтгаанд илгэний гэмтлийн үед хийгдсэн судалгаа байдаг. Тэгэхээр энэ судалгаа маань ямар судалгаа байсан бэ гэхээр одоо сүрээ гэдэг өвчнийг бол мэдэн шүү дээ. Тэгэхээр сүрээ өвчний одоо үүсгэгчийн эсрэг бол одоо яг үндсэн антибиотикуудыг зөвлөдөг. Тэгэхээр энэ антибиотикуудыг бол яг сүрээ өвчний практикт маш удаан хугацаанд уух шаардлагатай байдаг. Тийм учраас бид нэр одоо эмийн шалтгаанд илгэний эсийн гэмтлээс сэргийлэхийн тулд зайлшгүй илэг хамгаалах төрлийн эмийг зөвлөх ёстой гэсэн. За тэгэхээр энэ судалгаан дээр Лив-52 эмийг одоо яг тэр эмчилгээнд одоо хамрагдаж байгаа хүмүүстэй уулгасан байдаг. Мэдээж хэрэг удаан хугацаанд одоо тэр антибиотикуудаа хэрэглээд хахад бол түрүүний хэлжсэнчлэн шинжилгээнүүд дээр нөгөө алаадсаад одоо билирубин, шүлэг фосфатаза гэдэг үзүүлэлтүүд маань ер нь бол ингээ өсөөл идэг гэсэн. Тэгэхээр энэ үе дээр нь бид нэр илэг хамгаалах Лив-52-ыг хэрэглүүлэх явцад 6 сарын дараа тухайн хүмүүсийн одоо шинжилгээнд ирэх тэр үзүүлэлтүүд маань хэвийн түвшиндээ очсон байна гэсэн үр дүн гарсан. Тэгэхээр яг Монголд хийгдсэн судалгаа байдаг учраас бас хүмүүстэй ингээ зөвлөхөд илүү аюулгүй бас бүтээгдэхүүн илүү ойрын судалгаа байх гэдэг шүү дээ тий. Зөв. За та түрүү хэлээ нөгөө илгэний өөхлөлт энэ төр гээд тий. Ер нь одоо ингээд эмийн хэрэглээ тий хит их байх нь магадгүй замбраагүй эмийн хэрэглээ өөрөө явсаар илгийг ер нь ямар нөхцөл байдалд хүрэх юм аюултай байдаг юм бэ? За тэгэхээр хоёлаа түрүү антибиотик төр жишээ авч ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр ер нь бол удаан хугацаанд илгэний эмийн бүтээгдэхүүнийг ингээ хэрэглээд ах юм бол илгэний эсүүд маань нөгөө хоргоожуулах үйл явц нь удаан явагдана. За тэгээд илгэний нөгөө солилцоо маань алдагдаад эхэлнэ. Илэг гэдэг эрхтэн маань бол бидний амаар орж ирж байгаа одоо хоол хүнснээс ялгарч байгаа тэр нүүрс ус уураг гэх мэтчлээ одоо энэ шимт бодисуудыг ер нь шингээх үйлчлэгээ үзүүлж идэг. Тэнгүүт яг шингээх үйл явц маань сайн явагдаж чадахгүй байх юм бол энэ маань эсрэгээрээ одоо сөрөг нөлөөг үзүүлэх хандлагатай байдаг. За өөх төсний жишээн дээр одоо авах юм бол бид нар ингээ ашигтай өөх төсөөгөө мэдээж хэрэг бие организмд авах хэрэгтэй. Тэнгүүт илэг маань яг тэр одоо ашигтай өөх одоо сайн чанарын өөх төсөйг нь бие организмд одоо хадгалж чадахгүй, хэрэгцээ зэсрүүнд дамжуулж чадахгүй байгаад ах юм бол энэ маань эсрэгээрээ муу төрлийн өөх тосны хэмжээнүүдийг ихсгээд өгдөг гэсэн. Тэгэхээр муу төрлийн одоо өөх төсийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр нөгөө холестерол ч байж гин, триглицерид байж гин эдгээр одоо өөх тосны нэг бүрдлэх хэсгүүд маань бол бидний цуснд угаасаа байх хэрэгтэй. Гэхдээ хэвийн түвшиндээ байх хэрэгтэй. За хэвийн түвшнөөсөө бүр дээшээ өсчихл юм бол энэ маань өөрөө одоо бие махбод буй тэр эргэтэн тогтолцоо гэмтэнэ л гэсэн. За тэгээ муу төрлийн өөх тос ихсэл ах юм бол энэ маань өөрөө түрүүний хоёулагийн ярьжсэнчлэн тэр илгэний өөхлөлт гэдэг одоо зүйлийг үүсгэнэ л гэсэн. За тэгээ илгэний өөхлөлт гэж ярьсан дээр манай Монгол одоо улсад хийгдсэн сүүлийн үеийн судалгаагаар бол манай монголчууд бол илгэний өөхлөлтөөр маш их онцлогдож сүүлийн жилүүдэд. Тэгэхээр энэ маань цаашлаад бас л нөгөө илгэний бүр үрсэл хатуурал бүр одоо хүндрэл болох эрсдлийг нэмэгдүүлнэ л гэсэн. Баярлалаа юм. Одоо яг Лив-52-ыг хүүхдүүдэд ялангуяа энэ одоо ойр орхон ханиа томууд тусаж байгаа эдгээр хүүхдүүдэд эмтэй нь хавсарч болох юм байна. Урьдчилан сэргийлэх зорилгоор ер нь ингээд уулгаад ээж болох юм уу? Яг ямар тохиолдолд нь уулгах юм бэ? За тэгэхээр яг нөгөө үндсэн ханиа томооны одоо эмчилгээний дараагаас үргэлжлүүлээд уулгаж болно. Тэгэхээр нөгөө нэг хит олон төрлийн одоо тэр чинь нөгөө халуун бууруулах юм уу, вирус юм уу эсвэл ингээ эсрэг антибиотик уулгаж байна. За хэрүү одоо ханиалгаад хоолойн өвдөж явах юм бол одоо хоолойны өвдөлтийг намдаах ч юм уу эсвэл ханиалга намдаах доор хаяж нэг бараг 4-5 юм уудаг штэ. Тэгэхээр энэ бүгд маань бүгд л яг илгээр ингээл нөгөө шүлтүрлэгдээл одоо явагдаж идэг гэсэн. Тэгэхээр энэ дээр нэмээд дахиад нөгөө амин дэмэрц боцоор бөмбөгдөөл илэг хамгаалах юмэр ингээл бөмбөгдөөд хахаар бас л ачаалуулна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр үндсэн эмчилгээнээсээ одоо төгсгөлийн нэг хэд хоногоос нь эхлээд илэг хамгаалах төрлийн эмийн бүтээгдэхүүнээ хэрэглүүлээд яваад иж болно гэсэн. За тэгээ хүүхдийнхаа одоо тухайн шинж тэмдгээс нь хамаарат хэдийн хугацаанд одоо уулах вэ гэдгийг одоо тодорхойлно л гэсэн. За ингэж уухад заавал эмчээс заавар зөвлөгөө авах шаардлагатай юу? За тэгэхээр ер нь бол одоо түрүүний нөгөө онцолж ярьжсэн Лив-52-ийн үед гэх юм бол өөрөө урамлын найрлагатай юм байдаг учраас жоргуугаар олгох боломжтой байдаг. Тэгэхээр мэдээч хэрэг ханиад том эмчтэй зөвлүүлээд бичүүлээд эмчилгээ хийсэн бол үргэлжлүүлээд эцэгчүүд маань эмийн сангаас тухайн одоо Лив-52-аас сонгоод уулгаад яваад аж болно л гэсэн үг. Заавал эмчээсээ нэг уух шаардлагатай гэдгийг бол тэр болгоон
тохиолдол болгон дээр нь ихлэ авлаад ах шаардлага байхгүй. Тийм шууд хэрэглэж болно гэсэн. Урамлын найрлагатай учраас ямар нэг одоо гаш нөлөө ч юм уу те сөрөг зүйл хүүхдийн бид үзүүлэхгүй л гэж хэлдэг шүү дээ те. Баярлалаа. Яг ямар тунгаар яаж уух вэ гэдгийг бас үзэгчдэд хэлж өгөөш. Магадгүй бас хүүхдүүдтэй энийг уулгах нь бас зөв юм байна гэд хараа сууж байгаа ээж аав байхыг үгүйсэхгүй те. За тэгэхээр төрөний хэлжсэнчлээ одоо имийг зөв тунгаар ууж ивэл энэ маань им болно. Буруу хэрэглэх юм бол хор олно гэж хэлсэн те. Яг л нөгөө зохистой хэрэглээний талаар бас хоёлаа ярьж байна те. Тэгэхээр лив 52-ийн хувьд гэх юм бол одоо яг ханаа том уу эд тусдаг 2-5 насныханд бол яг сироп хэлбэрийг сонгож зөвлөвөл тохиромжтой. За тэгээ сиропыгаа болохоор яаж өгөх вэ гэхлээр 5 мл буюу нэг цайны халбаар өдөрт 2-3 удаа хоолсныхан дараа уулах хэрэгтэй. За тэгээд тухайн хүүхдийнхээ одоо шинж тэмдгээс хамаараа тий хүүхэд маань хоолндоо аягүй сайжирч гинүү, нойрондоо сайжирч гинүү, одоо өдөр тутмын амьдралын идэх маань ингээд хэвийн сайхан болж эхэлж гинүү. Тэрийг нь харж агаад 2-4-7 хоногийн хугацаанд тухайн одоо бүтээгдэхүүнээ уулгаж болно л гэсэн үг. За тэгээ урьдчилан сэргийлэх байдлаар бас яг энэ эд ханаа томооны одоо өвчлөлийн үеэр хүүхдээ тий тамир тэнхээгийн сэргээх, ер нь бол бие организмын хоргожүүлэх үйл явцыг нь сайжруулах зорилгоор тогтмол бас уулгаад байж болно л гэсэн үг. Ээж аваад хүүхдийнхээ ханиадтай үед им уулгахдаа за хүүхдэн дургуутаад ингээд уулгахгүй орхичдог тий. За нэг антибиотикийн нэг хоногтоо багтааж өгсөн болоод багтааж өгсөн болоод за бусад имийг за уухаас айгу дургу байгаад байна хүүхд уйлж майлаад бөө юм болох юмаа гэдэг ингээд орхидог тохиолдол байдаг. Энэ нь мэдээж нөгөө л нэг илгэндээ сөргөөр нөлөөлөд байна л гэж ойлгож болох уу? Тийм. Тэгэхээр яг нөгөө тухайн хүүхэд мэдээж хэрэг тухайн сэтгэл зүйн байдлаас л хамаарна л да тэр имийг уух дургу байна уу бас хоолыг идэх дургу байна уу ч гэдэг юм уу те. Тэгэхээр аль болох хүүхдийнхаа тий арга ивийг олоод тууштайгаар л эмчилгээг хийх хэрэгтэй. Мэдээч хэрэг ингээд хүүхэд ханаад томоо тусцсан нэг 7-10 хоногийн хугацаанд эцэг эхчүүд айгүй бухимдалтай стресстэй тий тэгэл чи энэ хоолыг идэхгүй бол чи идгэрхгүй чи гээл дартлаа чинь унсаарлаа хоолно гээл хүүхдээ зэмлээл загнаал идэг. Тэгэхээр яг тэр үеүүдэд бол одоо ерөөсөө ингээд хамтдаа энэ өвчнийг даван туулах хэрэгтэй. За энэ эмийн бүтээгдэхүүнээ тий хичээгээд ингээ уухал юм бол энэ маань өөрөө зөв эмчилгээ болоод хүүхэд маань эрүүл болно гэдгийг л айгүй сайн ойлгох хэрэгтэй. Ерөөсөө ингээд хамгийн түрүүнд нөгөө нэг уурлаж стресстэй тэрүүн тавихгүйгээр аль болох тайвнаар одоо тий эмчилгээг нь л илүү тий зөв хийчихсэн гэдэг дээр л анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгээд давхар нөгөө төрөний эмийн эмчилгээнээс гадна асаргаан дээр эцэг эхчүүд нь маш одоо тий анхааралтай бүр ингээд сэтгэл гаргаж одоо тэр багахан тэнийг 7-10 хоног л том уу гэдэг өвчин үргэлжлэн штэ хүндэрчгүй л ах юм бол тэгэхээр тэр одоо хугацаанд л хоёр талаасаа л одоо хүүхэд эцэг эхчүүд маань нийлээл хичээгээл эмчилгээ хийчих хэрэгтэй гэсэн үг. Тий. Тэгэхээр тэр маань яг тухайн цаг үед бол ер нь бол ингээд хийхэд бол хэцүүч гэсэндээ аяанда тэгэл өдөр хоногуд өнгөрхийн хэрээр мэдээч хэрэг нөгөө хүүхдийн одоо ханаа том уйлаашаад эхлэнгүү түүнийгээ дагаал хоолндоо сайжраал тэгэл нойрондоо сайжраал амьдралын идэвхийг нэмэгдээл ирнэ л гэсэн. Баярлалаа. Миний бас асууж амжаагүй эцэг эхчүүдэд бас анхааруулж хэлэхдээ ийм одоо анхааруулга байна уу? За тэгэхээр одоо яг өвлийн үйлрэлд бол ханаа том маш их ихсэж байна. Эмийн бас зохисгүй хэрэглээ айгүй их байдаг. За эмнээс гадна бид нэр аминд эмүүдийг бас айгүй дур мэдээл янз янзаар хэрэглээл идэв штэ тий. Тэгэхээр би яг хүүхдийн одоо практикт илүү тий анхаарч зөвлөх юм гэх юм бол хэрүү одоо тий зохистой хэрэглээгээр эмийг хэрэглэе гэж яах юм бол ялангуяа аминд эмийг сонгохдоо хүүхдийнхаа одоо тий илэрч байгаа тэр шинж тэмдгүүдийг айгүй сайн анзаарах хэрэгтэй. За тэгээ хоёрдугаарт нь болохоор болж өгөх юм бол тэр аминд эмэрц байцыг тодорхойлдог шинжилгээ өгчүүл зүгээр гэдэг. За тэгээд мэдээч хэрэг шинжилгээ өгсөн тохиолдолд тэр чинь яг тухайн хүүхдийнхаа бие организм тохирсон тий тохирох одоо аминд эмэрц байцын нэршлүүд нь гараад ирчих нэ тохирох тунгийн тодорхой болгочих нэ тий. Тэгэхээр тэр талаас нь эцэг эхчүүд манд бас одоо яг үдийд анхааруулах зүгээр яг зохистой хэрэглэн дээр. За тэгээд мэдээч хэрэг эмийн одоо тий хэрэглэн дээр болохоор ханаа томооны эмийг хэрэглэхдээ бол заавалчгүй эмчийн одоо тий зөвлөгөө эмчилгээний дагуу заавалжгүй хэрэглэх хэрэгтэй. Өөртөө ер нь дур мэдчих болохгүй гэсэн үг байхгүй. Одоо хүмүүс чинь нөгөө жоохон лэг хамаас нус гараал тий жоохон шуухнаал эхлэнгүүт доор одоо байрныхаа гадаах эмийн сан руу гүйжиж бол манай хүүхэд ингээд тэгээд ингээл өөртөө бараг мэддэг нөгөө эмнүүдээс сонгоол хэрэгжилдэг штэ тий. Тэгэхээр эмийн зохисгүй бас нэг хэрэглэн дээр
худалдааны нэршил нь өөр хэрнээ доторх эмд орсон найрлууд нь яг адилхан юмнууд бас бийждэг байхгүй. Тэгэхээр тэрийг эцэг эхчүүд маань мэдгүй бийжж давхардуулж хэрэглээл бас дахиад үргэлжлээл нөгөө зохисгүй хэрэглээч үүсээл гэсэн. Тэгэхээр эмийг ер нь бол эмчилгээний зөвлөгтөө аль болох эмчээс болон эмзүүчээс маш сайн асууж тодруулж байгаа л хэрэглэл зохистой. За баярлалаа нам эмч. За баярлалаа. За, эрүүл амьдрах цааны нэвтрүүлгийн үзэгч та бүхэндээ энэ удаад ханаа томооны үеийн эмийн хэрэглээ. За, дээрэс нь одоо эдгээр эмүүд манаас илгэнд одоо яаж нөлөөлж болдог вэ гэдэг энэ зөвлөгөө мэдээллийг бас хүргэлээ. Манай өнөөдрийн зочноор Захиур Төмөр компани эмч Номин урагдаж мэдээлэл өглөө. Баярлалаа эмч. За, та бүхэнд бас их баярлалаа. Эрүүл амьдрах цааны нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эрг уулзлаа. Баяртай үзэгчтэй.